Яа. Шин чи энэ эхнээсээ ийм амар хүнд байх байсан юм уу? Тэнэлт хийх гэж байгаа бол төвшөн гэсэн промо кодыг ашиглаад 20% бонус, 50 центийн урамшуулал, мөн төвшөн гэж giveaway хэсгээс хайгаад надаас зарлагдж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Тэнэлт хийхдээ манайхан промо кодыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуузаа. Хай контентчтой та бүхэндээ энэ өдрийн Ай контентчтой та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Бүгдээрийн ээлжид нэгэн хааныг тодруулах контент маань эхэлж байна. Энэ удаа хэдүүлээ юуны хааныг тодруулах вэ гэхээр Монголын хамгийн шилдэг хоолыг миний хувьд хамтдаа тодруулах гэж байна. Мөн надтай санал нэг байгаа, альсгүй бас санал өөр байгаа эсэх комент хэсэгт чөлөөтэй илэрхийлж болно шүү. За. Энд харагдаж байна Mongolian food. Би тэгээд өөрөө бас удахгүй энэ дээр энэ сайт дээр нэг тийм гоё кьюз хийгээд тэгээд тэрүүгээрээ бас контент болгож та бүхэнд хүргэнэ гэж амлаж байна. За ингээд эхэлцгээе. 32 раунд явна. Юу гэж байгаа юм бэ энэ ч одоо миний хувьд бол нийслэл салаад штэ. Let's go. Яа. Шин чи энэ эхнээсээ ийм амар хүнд байх байсан юм уу? За нийслэл салаад. Энийг бол мэдхгүй мэй бүр идэж үзээгөө мэдхгүй болоо. Тэ би ер нь бол өөх тосонд тийм амар дуртай биш болохоор нийс салаад. Гомшлороо бас тийм ээ. Эндийн шансан толгой бас нийс салаадыг цохин орж ирлээ. Баяртай. Энд шансан толгой. Кац гэв. Яа. Ер нь бол казак үндэсний хоол. Энэ бол Монгол үндэстэнд багтах учраас энийг сонголоо гэд би одоо бас казак мазак болчихгүй байгаа зү. Би бол казанд угаасаа маш дуртай. Өөр насти яа. Мосра кац. Шин өрөм нэ яа. Шин өрөм халуун боорцгон дээр эскүүл нэг юм шин талхан дээр үнэрлж байна. Шин өрөм. Заашлараа тэгээд Монголын ард түмэн тийм ээ. Миний хувьд бол одоо хуушур гэдэг бол их хүндэтгэлийн хоол байдгийг. Одоо хоолны дээжийг ерөөсөө хоолны газар болгон ороод ерөөсөө ямар хоолны дээжийг амсдаг гэхээр би мэдээж хуушурыг амсдаг юм аа. Хуушур. Говийн жимбиг. Фүү. Наадмын бүрхөө өшөр шүү дээ. Наадмын бүрхөө өшөр бол говийн жимби нээчихэд юу юм бэ? Sorry говийн жимби. Цөлхөртэй цай. Жимби. Янзын талсан гүрэлтэй шилж бас амар шүү те. За жимби. Ямар лам байгаа шүү дээ. За уушлаараа тэгээд жимбиний ирүү энэ хүрээ дууслаа. Одоо гэрийн уушурыг жимби бол одоо арай гүцэхгүй хаа гэж тэ миний бодлоор. Өдөө олон жил би өөрийгөө яг хуушууранд үнэхээр би зүгээр намайг хуушуур төвшөө гэж дуудсан ч болно гэж би ингэж бодож явсан. Бодлоо гэж. Яа. Омскита. Яста айл нь баг амд авдагч штт guys. Омскита. Sorry омскита. Борцтой гурилтай шил. Омскита. Цөөн дэх дуртай бишээ. Омскита. Жи. Ер нь бол үр дүн цөв нэгт ер нь ихэнх хүмүүс цөөнгаар дуустай юм байна. Хоёрт банштай цаа орж исэн байна. Гуравт хорхог орсон байна.
4-т наадмын бөөрхий уушур орсон байна. 5-т тарвны боодог орсон байна. Говийн жимби бүхэл мах гэл одоо ер нь бол тэгээд одоо би чи яасан сонин андаас тэ. Би чи яасан сони юм сонгоч байгаад л. Гэтэ үнэхээр умсгалтай бол нэр Адоны бүксийг хайрл guys. Адоны бүкс бол гайхамшигтай шинээр амлаа. Peace.